Би нэг ийм хэдэн асуулт асуух гэсэн. Нэгдүгürt энэ засгийн газрын санал ерөөсөй байхгүй байгаа даа. Дэв парламент дээр ч тэр ирүүлсэн материал дээр ч гэсэн тэр за орж ирж байгаа ер нь энэ ашигт малтмал газрын тоосч бай. Энүүний хуваарлалтан дээр ямар нэг өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэр тусмаа сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамны санал болгох чухал байхаа гэж би бодож байна. Тэгэхээр энэ засгийн газраас сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамнаас ямар санал ирсэн бэ? Нэгдүгürt за газрын тосон дээр хэрвээ ингэ хийчих юм бол миний бодлоор бусад олон юмнууд дээр бас айгүй бол одоо баялаг дээр бас айгүй ийм хуваарлтууд хийх санал санаачлага дараагийн гишүүдээс гарах бах. Тэгэхээр үүн дээр засгийн газрын байр суурь нэгдүгürt ямар байна вэ гэдгийг. За хоёрдугаарт ер нь яг нь газрын төсний тухай хуульд өөрчлөлт оруулах юм хэрэгцээ шаардлага байгаа яг үл байгаа. Тэгээ энүүнийг уг нь манай улсын хурлын гишүүдээр одоо ингэж хэлэхээс илүүтэйгээр би уул уурхай аж үйлдвэрийн яамыг өнөөдрийг болтол энүүн дээр нэг жоохон санал санаачлагчтай байж болдгоо байсан юм уу? Тун удахгүй газрын тосны үйлдвэр чинь ашиглалтанд орох гээд байдаг. Газрын тосны түүх тосны одоо их усрол хангалттай биш байгааг та хүн өөрсдөө мэдж байгаа. Тэгэн чинь Оросоос бид нэр түүхий тос импортлж аваад бараг оруулж ирэх мэр хэмжээнд хүрэх гээд байна гэж үйлдвэрийн захирал хүн өөрөө тэгж ярьж илэн шүү дээ. Тэгэхээр энүүнийхээ хайгуул энтрийг нэмэгдүүлэх тал дээр уг нь бол газрын төсний асуудлыг нэг нийгмийн анхаарлын төвд оруулж байгаа бол хилцэж байгаа бол одоо энэ хуулиа хамттан өргөн бариад энэ төр хилцэх боломж олцоо байхгүй мүү. За одоо ахаа тун удахгүй Петрочайнатай байгуулсан одоо төсөлтэй холбоотой бас асуудал эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирэх юм шиг байна лээ. Тэгэхээр ер нь нэг юм газрын төсний асуудлыг авч хэлэх цаг болсон уу гэвэл болсон. Танаа яамнаас энэ газрын төсний одоо хуультай холбоотой ялангуяа хайгуул олборлолтыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэрэгцээ орчин шинжилгээг хизээ хийх гэж байна вэ гэдэг ийм хоёр асуултыг асуух гэсэн. За бүсийн хөгжлийн сан бол хэрэгтэй байж бас магадгүй. Яг бол энэ зөвхөн тухайн аймагт нь үлдэнэ гэхээр одоо нэг зовлон манай Дундгой аймаг болчиход байгаа. Байгалийн баялагийг нь одоо бол бүс говийн бүсгээд тэгж хахад Дорногов аймаг, Өмнөговь аймаг бол маш их баялагтай. Орон нутгийн хөгжлийн сан нь их улсын төсөвт төвлөрүүлдэг аймагуд байдаг. За гэтэл Дундгой аймаг, ингээ Говьсөнбөр аймаг гэдэг яг тэг дунд нь байдаг. Одоо бараа ачаа тээвэрлэлтийг нь хийдэг, зам дандаа эвдэрдэг, тэгсэн мөртлөө хөгжил нь айгүй хүнд ийм аймагуд энээс ингээ хоцорч үлдээд байдаг. Тэгэхээр бүсийн хөгжлийн сан магадгүй байх ёстой бол байх ёстой байх. Гэхдээ үүнийг маш их зөв ихнээс нь томьёолж оруулж ирэх эдийн засгийн хөгжлийн яам дээр бас энүүнийг бас юу гэж харсан болоо. Тэгээ би эдийн засгийн байнгын орны дарга энэ асуудлыг хилцэж хахад ийм том татврын хуваарлтуудыг хилцэж хахад яагаад эдийн засгийн хөгжлийн яамнаас сангийн яамнаас хүн байхгүй. За хууль санаачлагчаас хариулъя өгье. За Бадан сүрэн гишүүний микрофон, дараа нэмэлтээр Соронзон болд гишүүний микрофон. Газрын тос бол технологийн хувьд ингээд ер нь зөвхөн дамжуулах болгоор тээвэрлж ижил түүхий тосыг тээвэрлж үйлдвэрт авчирж ээж эдийн засгийн хувьд бол үр ашигтай. Тэгэхээр бол одоо гадаадаас ингээд богоонц дээр нэр газрын тосыг тээвэрлээд ирээд энэ үйлдвэртээ боловсруулад тэгээ эдийн засгийн хувьд бол өрсөлдөнд нь ашигтай байна гэдэгт бол би мэргэжлийн хүний хувьд бол энд бол итгэхгүй байна. Тэгэхээр дотоодын түүхий дээр хангах бодлого нь л өөрөө хамгийн чухал бодлого болж байгаа. Тийм учраас би болгонтой гишүүнтэй санал нэг байгаа нь ер нь энэ асуудлыг цогцоор нь ингээд авч үзэх хэрэгтэй. Яг энэ зүүн бүс, говийн бүс хоёр тал нээвд олруулж байгаа. Дээр нь зүүн бүсэд хамгийн их одоо олборлт 95% явагдаж байна. Говийн бүсэд 5% нь үйлдвэр нь говийн бүсэд байгаа. Тэгэхээр энэ бүсийн гишүүд санал нэгдсэн гэдгийг би түрүү хэлээд байгаа. 13 гишүүн санал нэгдээд бид бас энэ сонгогдсон гишүүнийхээ хувьд бүс нутгийн энэ одоо ирээдүйд үүсэх энэ үйлдвэрийг ажилуулах, ажлын байр гаргах, дотоодын түүхийдээ одоо зөв зохистой ашиглах гэдэг энэ зүйл дээрийг санаа зовж ийн л гэсэн үг. Засгийн газраас бол санал ирсэн байгаа. Тэрийг манай Соронзон болд шүү. Танилцуулах гэж. За Соронзон болд гишүүний микрофоныг нээ. За засгийн газар бол 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийнхөө 8 дугаар хурлааны тэмдэглэлээр бол саналаа хэрэгжүүлсэн. За энд бол ерөнхийдөө ингээд 4 санал ирсэн байгаа. Нэгдүгээрт бол газрын тос байгалийн хийнэ үзэсгэлэнтийн төлбөрийн орлогыг тухайн аймаг нийслэл сум дүүргийн төсвөө шууд хуваарлах нь төсвийн доктортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-1-ийн 5 дахь заалтад заасан
төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ үндэсний баялагийг хүн ам нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэндээ шударга тэнцвэртэй ойлгох зарчимтай нийцэхгүй байх бөгөөд орлогын дийлэн хэсэг ашигт малбал газрын тос олборлж байгаа цөөн тооны аймаг сумдад ноогдох орлогын тэгш бус хуваарлт үүсэх үр дагавартай байна. Иймд газрын тос байгалийн хийх ёсны төлбөрийн орлогыг улсын хэмжээнд бүс нутаг иргэн бүрт тэгш хүртээмжтэй ойлгох зарчмыг баримтлан орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар дамжуулан тухайн аймгийн төсөлд хуваарлах нь зүйтэй. 2. Газрын тосны тухай хуулийн төсөлд нөөцлөлийн төлбөрийн 35%-ийг үндэсний баялагын санд, үндэсний баялагын сангийн тухай хуульд нэмэлт хөрс орлогын хуулийн төсөлд газрын тос байгалийн хий нөөцлөлийн төлбөрийн орлогын 25%-ийг ирээдүйн үсэнд тус хуваарлахаар тусгасныг Монгол Улсын үндсэн хуулийн Соронзон болдгошны микрофоныг 1 минутаар нэмж өгье. Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгалийн баялагын ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурж одоо ба ирээдүйн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төлрүүлж тэгш шударга хүртээх чиглэн гэж заасантай нийцүүлэх. 3 дугаарт төсвийн тухай хуульд нэмэлт хөрс орлогын хуулийн төсөл бүсчилсэн хөгжлийн удирдлага засварлалтын тухай хуульд нэмэлт орлогын хуулийн төсөл тусгасан бүсийн хөгжлийн сан нь төсвийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-28 дахь заалтад заасан орон нутгийн хөгжлийг дэмжих бүс нутгийн хөгжлийн зөрчилтэй байдлыг хангах зорилго бүхий орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан мөн үндэсний баялагын сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11-ийн 3 дахь заалтад заасан газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг одоо ба ирээдүйн иргэн бүр тэгш бодрох хуваарлах зорилгоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг туссан хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулт бүхий хөгжлийн сантай адил зорилготой байх тул бүсийн хөгжлийн сан байгуулах шаардлагагүй. 4. Хуулийн төсний хууль тогтоомжийн тухай заасан хуулийн төслийн бүтэц сэдвээр тавигдах шаардлага мөн хуулийн төслийн үүрэн нөлөө зардлын тооцооны тайланд хууль заасан шаардлагыг Тэр энэ хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дугаар зүйлдер Улсын хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл засгийн газар санал дүгнэлтийг авч засгийн газрын уралдаанаар хилцүүлэх тухай ийм 21 дугаар зүйлийн нийт 14 заалт байгаа. За мөн Улсын хурлын дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлдер байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцүүлэг явуулах бүлгийн зүйлийн 35.8-ийн 6 дахь заалтад гишүүд хууль санаачлагчаас асуулт асуух гэсэн ийм дэгтэй юм байна. Тэгэхээр энэ дэгийн дагуу хууль санаачлагчид хариултаа бүрэн өгч яваараа гэдгийг хэлье. За Булган Даяг гишүүн нэмэлт. Тэгэхээр нэгдүгээр тэнгмээр байна. Тамийн газар засгийн газраас ирүүлсэн саналыг заавал ди парламент дээр оруулж юмар. Яг л бид нар бас хармаар байгаа байхгүй. Бид нар тийм нарийн тооцоолууд нь засгийн газар шиг одоо нарийн тооцоолууд улсын хурлын гишүүдэд байдгүй. Бид нар дандаа албан бичгээр ханджээж, тэр нь удажээж, энэ тэр ирдэг учраас нэгэнт саналыг авцсан байгаа бол бид нар давхар ажил утгахгүйгээр тэр саналыг нь байршуулж юм байна. Хоёрдугаарт яг засгийн газар дэмжсэн дэмжээгүй улсын хурлын гишүүд хуулиа өргөн бариад хилцүүлэх эрхтэй. Гэхдээ энэ бол нэг юм төсвийн том харилцаанд маш том хэмжээний өөрчлөлт оруулах байгаа учраас үүн дээр бас нэлээд эдийн засгийн байнгын ороо нэлээд хуцтай авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хамгийн чухал нь уул уурхай аж үйлдвэрийн яам. Энэ хуулиа та бүхэн маань нэг энэ салбарын ирээдүйн хөгжлийг харж нэг хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсон юм шүү. Нэг амнаатаар оролдоо суугаад байх ш. Ирээдүйн салбарын хөгжил дээр хүн болгон санаа зовж байгаа шүү дээ. Ашигт малтмлын олборлтыг нэмэгдүүлэх юмсан, ашигтай бол байгаль орчинд